За сайн уу манайхан. За тэгээд энэ удаагийн хичээлээр болохоор зуршил одоо бий болгох буюу дадал зуршил гэдэг сэдвээр та хэдтэйгээ ярилцах гэж байна. За тэгээд дадал зуршил гэдэг зүйл маань юу юм гэхээр хүн өдөр тутамдаа байнгын давтагдж яадаг тэр зүйлийг одоо зуршил буюу дадал зуршил гэж одоо хэлдэг. Одоо хүн болгон мэдж байгаа. За тэгэхээр энэ дээр болохоор одоо бид нэр тэгэхээр яадаг вэ гэхээр одоо бидний нэг юм өдөр тутамдаа хийдэг зүйлсүүд байдаг. Би өглөө босоод шүдэ угаагаад одоо өглөөний цайгаа уугаад нүрэ будаад гардаг гэдэг бол энэ бол одоо зуршил буюу бидний одоо тархинд хадгалагдаад одоо нэг үйлдэлийг дахин давтаад тэгээд хаар энэ өөрөө автомат үйлдэл болоо бидний тархинд хадгалагддаг далд ухамсарт одоо хадгалагдчихдээ юм байна. За тэгээд энийгээ бид нар дараа нь яадаг вэ гэхээр бүр огт одоо юм бодохгүйгээр ингээд зүгээр л хийчдэг буюу одоо бидний одоо юу гэдэг байнгын одоо хийдэг үйлдэл буюу шийдвэр гаргалт гэдэг зүйлс ихэнх нь одоо тийм дадал зуршил гэдэг зүйлээс үсч идэв юм байна. За тэгэхээр энийг одоо бид нар амьдралдаа яаж зөвөр нь одоо хэрэгжүүлэх үү? Яаж өөртөө одоо зөв одоо дадлыг бий болгох уу гэдэг дээр бид нар өөрсдөө жоохон ингээд ажиллаж чадах юм бол энэ одоо маш том одоо амьдралыг чинь өөрчлөх жижигхэн энэ үйлдэл өөрөө амьдралыг өөрчлөх маш том эрэлтийг бий болгож идэв юм байна. За жишээлбэл одоо бид нар ингээд эхлээд бол хийхэд бол айгүй хэцүү юм шиг санагддаг. Харин дахин хийгээд ахаар сүлдээ амархан болцдог шүү дээ. Энийг л дадал бий болгох буюу зуршил бүтээх гэдэг байгаа. За анх удаага хоол хийж яхад мэдээж яг яаж хийхээ мэдгүй гэдэгсэн бол одоо бол ингээд зүгээр бантан хамгийн анх одоо миний хувьд бол хамгийн анх би бантан хийж үзчихсэн байхгүй. Тэрийг бол яаж хийх гэж зүгээр бөө юм болж яснаа санаад тэгээд бөө юм болоод харамсалтай нүр дүн түүхий бантан болж исэн те. Тэгвэл одоо бол зүгээр бантан ингээд өөр юм оролцож байхдаа юм үзэж байхдаа зүгээр нэг гараараа ингээд бантан хийж бараг цаашаа хараад ингээд хийгээд шүү дээ те. Тэгэхээр энэ бол хамгийн эхэлж ихэд бол мэдээж хэцүү байсан. Одоо бол миний хувьд бол зүгээр л нэг юм дадал зуршил болсон. За жишээлбэл машин бариа явж байгаа хүмүүс дөнгөж ингээ машинаа барьж захтаа ингээд бүр ингээ сандраад тэгээд юм хөмшүрчгээд одоо хамгийн анх би бас машин барьсан түүхээ мэддэг байхгүй. Би ингээд урагшаага чигээр яваалыг автобус дагаж явсаар хагаад сансар явж исэн хүн бүр нөгөө тал руугаа нэгдүгээр орол зүг рүүгээ ингээд уртлын машин хаашаа ирэх нөө тэгж дагаж ирэхсээр хагаад ингээд явж исэн. Одоо бол баг би машин барьж байгаагаа анзаарахгүй уцаар ярангаа юм бодонгоо төлөвлөгөөгөө гаргангаа эсвэл найзтайгаа буу халангаач гэдэг юм уу те. Ингээд машин бариад гэрлүүгээ явах замыг одоо та өөрсдөө бас бодож байгаа. Ингээд дөнгөж ингээд шинэ явж байгаа замуудыг ингээд асуугаа. За энүүгээр ирэх үү, тэгж ирэх үү, хаашаа ирэх үү, тэдэн метр яваад ингэж ирэх гэдэг бол яг гэрлүүгээ ажлаас гэрлүү явах зам бол энэ бол автоматжаад дадал болоод миний тархинд суудсан байгаа байхгүй. Яг энэ шиг одоо үйлдэлийг бид нар дадал болгож тархиндаа судлахыг л ерөн дадал зуршлыг бий болгох гэж яриад байгаа. За тэгэхээр та одоо ингээд гэрлүүгээ явах замдаа ингээл бодоол те. За одоо энүүгээр иргэн тэгин ингэн гэж аагүй нэг мэдхэд гэрийнхэн гадаа очсон байдаг. Яг яаж очсон мэддэхгүй те. Тэр хооронд зөвөр өөр зүйлсүүд хийж явж байгаад очсон байгаа гэдэг шүү дээ. Би одоо гэрээсээ нүүчээ. Тэгээд нүүсэн гэрлүүгээ ингээ юм бодож явж байгаад хуучин байран дээр очиж исэн. Тэм жишээ хүртэл одоо байдаг. Та хэдэд маань ч гэсэн ер нь бол байдаг баг. Тэгэхээр энэ бол нэг юм зуршил болцсон зүйл байгаа даа. Тэгэхээр бид нар яг энэ зуршил гэдэг зүйлийг одоо мэдээд авчгаараа хэрэгтэй зүйлсүүдийг амьдралдаа зуршил болгочих болдог. Жишээлбэл та хэд маань цойлогсод гэдэг номыг уншижсэн бол одоо еврейчүүдийн одоо бичсэн байдаг шүү дээ. Дэлхийд дээр нийт хүн амын 1% ч эзэлдэггүй 17 сая еврей байдаг байж яагаад одоо нийт дэлхийн одоо эхний баян 10 хүнийг чигсахад 5 нь еврей хүн байна гэж ах жишээ. Тэгвэл яагаад еврейчүүд илүү одоо амжилттай байдгийг эсвэл тэр номон дээр бас ийм зүйлсийг өгүүлдэг л дээ. Одоо жишээлбэл дээр үед одоо вакцин гэдэг зүйл гараагүй хахад вакцин гэдэг зүйл гараагүй хахад ихэнх одоо Европт бол хүүхэд 2 нас хүрээл энддэг. Айгуу ихэнх нь ийм нийтлэг юм жишээс. Харин еврейчүүдийн хүүхэд болохоор дандаа ингээ өсдөг зүгээр ингээ сайхан ингээ бойжод явцдаг. Тэгэнгүүт хүмүүс зүгж ярддаг гэхээр еврей ээжүүд одоо бурхан юм уу ямар ээж идтэй яад идэ гэж хардаг байсан бол еврей ээж хүүхдэд өрхтөө хизээч гараа угаахгүй хүртгүүлсэн юм. Тэр үед вакцин гэдэг зүйл гараагүй байсан, ням бактери гэдэг зүйлээс бол засар их хүүхдүүд энддэг байсан байгаа байхгүй. Тэгэхээр нэг тийм дадал зуршлыг л юм жиний одоо хийдэг үйлдэл дадал зуршил юм жижигхэн хэрнээ чиний байнга хийдэг үйлдэл болчих юм бол энэ чамайг амьдралыг чи өөрчлөх дадал. Жишээлбэл
таргалзсан хүмүүс агаад идэх те. Таргалзсан хүмүүс гинт турах гад тэгээд нэг юм дадлаа өөрчилж чаддгүй. Жишээлбэл идэх дадлаа, хоолныхаа аппетитыг, орой хоол идэх, амттан идэх энэ бол чиний зүгээр л дадал бий болсон байгаа. Тэр хүний одоо бүр ингээд шинжлэх ухаанаар нотлоод гаргасан байдаг. Хүний цуснд буюу хүнд ийм 21 оны дадлыг бий болгочих юм бол чи энэ одоо үйлдэлийг өөрийнх нь зүгээр автомат тарих руу хийгээд энэ бол зүгээр л чиний хийдэг одоо нэг шүдэ угааж байгаа шиг тий одоо зүгээр огт юм бодохгүйгээр машина бариад гэрийн гадаа очиж байгаа шиг ийм үйлдэлийг хүн 21 хоног яг хичээгээд хийх юм бол болт юм байна л та. Харин хичээж байгаа л яг 20 дахь хоног дээр нь орчих юм бол уучлаарай дахиад 1 гээд 21-ээр тоолог. Тэгэд энийг одоо жишээлбэл өөр дээрээ би бас туршиж үзчихсэн. Би амттанд айгүйх дуртай байгаа. Тэгээ амттангаас болоод таргалалт айгүйх үүсэт ирсэн. За тэгвэл би амттангаас яаж татгалзах вэ гэд өөртөө ингээд хийж эхэлж байгаа байхгүй. Тэнгүүд би яаж юм гэхээр 21 хоног огт амттан идэхгүй байх тийм төсвөр төвчээрийг л өөртөө суулгачих. Тэгээ энэ айгүй хэцүү айгүй ингээл идмээр санагдал те гэрт нэг чихэр амттан байхгүй л тэгэхэд баг бурхныхаа өмнө байгаа чихрийг хараад нэг чихэр авч идчих гээд байгаа байхгүй. Яг 21 хоногийн дараа миний цусан дах сахарын хэмжээ нөгөө чихэр гэдэг зүйлийг мартаж эхлээд надаас нэхэн болчихж байгаа. Тэгээ миний өмнө өчнөө гоё миний хамгийн амттангуудыг дэлгээд тавьсан байсан ч гэсэн би тэндээс огт авч идэх ямар ч дур хүсэл төрөхгүй нэг тийм тоохгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ шиг бид нар амьдралдаа одоо яг хэрэгтэй зүйлсүүдийг дадал болгох хэрэгтэй. За тэгээ тэр цойл тгсэд гэдэг номноос би дахиад нэг жишээ яриа. 2 найзын жишээ байдаг. Нэг нь Америк залуу, нэг нь еврей залуу. Хоёулаа жоохондоо яг ижлэхэн амьдралтай яг ийм найзууд байсан. За тэгээ тэр хоёр олон жилийн дараа амьдрал дээр гараад эргээд би энтэйгээ уулзсан чинь нэг нь болохоор одоо Америк залуу маань болохоор яасан гэхээр хор тавдар тусцсан. Тийм ээ. Тэгээд маш их таргалтыг бий болгоцсон. Эхнэрээсээ салцсан. Хоёр дахь одоо гэр амьдралыг бий болгоцсон. Үр хүүхдүүд нь өгөнд нь орохгүй бас ингээд асуудал үүсдэг. Хүүхдтэйгээ таагүй харилцаатай ийм болцсон. Харин нөгөө еврей залуу болохоор маш амжилттай, гэр бүлтэй, үр хүүхдтэй, тэгээ нэлээд карьертай, маш баян болцсон байсан. За тэгээд энэ хоёр яагаад ийм тэгээ яг ижилхэн хоёр хүүхэд шал өөр амьдралаар бий болчихв гэсэн еврейчүүд тийм илүү ухаантай, илүү тархитай биш юм байна л та. Тэр хүмүүсийн хийдэг үйлдэлүүд нь өөр. Жишээлбэл еврейчүүд өдөр болгон 5 хуудас ном унших, эхнэрийгээ хайрлах, хүүхдтэйгээ зөв харилцаатай байх, хүүхдтэйгээ ярилцах, хүүхдэд ойлгох, эхнэртэйгээ одоо нэг гоё те мэдгүй одоо зарим ингээл лаглаг энийг аюу сайн мэддэг хүмүүс чинь сардаа нэг удаа эхнэртэйгээ болцох гэдэр гэл байж идэм билээ шүү дээ. Шал өөр орчинд ч юм уу, буудалч ч юм уу, амралтанд ч юм уу явдаг. Иймэрхүү энэ амьдралыг ийм гайхалтай болгох юм жижиг дадлуудыг бий болгох хэрэгтэй тийм ээ. Харин нөгөө залуу болохоор яасан бэ гэхээр за нэг өнөөдөр нэг сайхан шар ариг ууч гээд нэг уучдаг. За тэгээ өнөөдөр нэг те нэг кино үзээд нөө буудан дээр хөвтчихье. За өнөөдөр нэг ажиллаа тасалчих яавал гэж. Тэгээд хүүхдүүдтэйгээ ярилцах цаг байхгүй, ярилцдаггүй. Тэгээд нэг үг хэлэхээрээ загинждаг. За эхнэртэйгээ таагүй харилцаатай буюу те эхнэрийгээ гомдох ч юм уу, тийм таагүй зүйлсээ хийцэн. Тийм болохоор тэр хүний сэтгэл тэр хүнийг одоо хүндлэхгүй ч юм уу ийм зүйлсүүд бий болоод тэгэхээр бидний өнөөдөр яавал гэжтэй ганц шил шар ариг ууч. За өнөөдөр яавал гэжтэй ганц аяг хоол идчих маргаашнаас яг турна гэдэг өнөөдөр хийж байгаа жижигхэн үйлдэл ирээдүйн чамааг бүтээж яадаг. Тэгэхээр бид нар ирээдүйд өөрийнхөө яг ингээд нэг малган дээрээ тавьсан юм шиг яг одоо чи өнөөдөр хэдэн ч настай ээж болно. Дөнгөж амьдралд хөл тавьж байгаа 18 20 настай байл үнэхээр азтай. Яг энэ зөв бий дадлыг бий болгоод амьдралаа маш гоёыг бий болгов. За магадгүй 30 настай, 40 настай, 50 настай өнөөдөр хийн ч байж болно. Гэтэл чи өнөөдөр өөрийгөө ингээ алган дээрээ тавьчих таалагдахгүй байвал чиний өнөөдрийн хойш төрснөөс хойш өнөөдрийн жижиг амьдрал дээр хийсэн энэ жижиг үйлдэлүүд чинь өнөөдрийн чамааг бүтээсэн. Энэ чамд таалагдахгүй байгаа бол чи одоо ирээдүйд хийх үйлдэлээ өөрчлөөд ирээдүйн цааш нь хүнийг бүтээх ирээдүйн цааш нь биеийг бүтээх гэж байгаа бол хийж байгаа үйлдэлээ өөрчил, дадлаа өөрчил. За амжилттай хүмүүс юу гэлөө их дадал болгоод байгаа. Жишээлбэл хүмүүс айгүй их юм боддог, төлөвлөдөг, тархиндаа одоо бодол, төлөвлөгөө гэдэг зүйлийг бодчихж үйлдэлийг гаргадаг. Бид нар бодохгүйгээр за ингэчээ, за энийг хийчээ. За яг нэг юм гал унтраагаалтай амин тулаад ирэнгууд нь шийдэл, ингээд яваад идэг болвол энэ
дадал зуршил гэдэг зүйлийг амьдралдаа зөв амьдралын хэм маягийг бий болгох юм бол бидний амьдрал гайхалтайгаар өөрчлөгдөнө. Тийм ээ. Тэгэхээр яг ийм үйлдэлүүдийг хийж буюу өөртөө зүгээр машин барихтаа гэрлүүгөө огт юм бодохгүй байгаад очдөг шиг чи зүгээр л ном уншаал дадчих. Дасгал хийгээл дадчих. Тийм ээ. Өглөөний цайгаа уугаал сурчих. Орой хоол идэхэл болчих. Хүмүүстэй харилцаж байгаа харилцаагаа зүгээр л зөв тохиргоон дээр нь л тавьчих. Эхнэрийгээ хайрлах, нөхрөө хайрлах, хүүхдүүдтэйгээ ярилцах. Ингээд нэг юм амьдралд хийж байгаа нэг юм жижигхэн үүдлүүдээ баг зэрэгээр өөрчилчих юм бол 5 жилийн дараа, 10 жилийн дараа чиний яг хүссэн чи өөрөө гайхалтайгаар өнөөдөр орой олгон за маргааш шиг турна гэж орой олгоо идчихэд гинт ингээд хурдан хугацаанд турах юм хаагаад байд. Бараг 30 жилдээ амттай идэж тансгалчаад тэгээ мангар хурдан турах тийм арга хаагаад. Тэгэхээр энэ бол ерөөсөө буруу амьдралын хэм маягаа өөрчлөх юм бол эрүүл зөв аргаар ядаж орой хоол идэх юм бол хоолныхон менюнд өөрчлөлт оруулаад шимт хичээллэх хоолыг идээд ингээд дадлыг бий болгоод энэ өөрөө дадал болцдог. Гэр бүлд чинь ч нөлөөлдөг. Тэгээд энэ өөрөө чиний амьдралын хэм маягийг тэр чигээр нь өөрчилж чаддаг. Чи сурах дадлыг л өөртөө бий болгочих. Янз бүрийн шин содон гоё хичээлүүдэд суу, подкастууд сонс. Одоо бол биднэрт маш их гоё сонголтууд бий болж байна. YouTube-ээр ороход л маш олон хүмүүс өөрийн өнгө төрх амьдралын хэм маягасаа суралцсан эсвэл мундаг лекторуудын тавьсан юм хичээлүүд зүгээр өргөн байж байна. Энэ болгоныг ингээд машин бүгдрөө явж захтаал нэг подкаст сонсчих. Нэг YouTube үзчих. Зөв шал хэрэггүй кино үзэж авахын оронд харин кино бас үзэж болно. Гэхдээ зөвөр нь өөртөө бас магадгүй муу кино муухай ч юм уу ингээд таагүй дурсан зүйлдээсэн кино үзэж болно. Тэрийг би ийм байж болохгүй юм биш үү гэд нөгөө талаар нь бас суралцаад ингээд амьдрал өөрөө амар гайхалтай үнэхээр баялаг тэгээ амьдралыг чи өөрөө гайхалтай болгож чадъя гэвэл энэ шийдвэр ихэн гаргад өгөхөр чи өөрөө гаргадаг. Бид нар болохоор яадаг вөхөр бурхны заасан зургаар л явж байна да. Би угаасаа л ийм хүн манай аав ээж угаасаа ийм боломжгүй байсан учраас би өнөөдөр ингээс үнэтэй сургууль сурч чадаагүй ийм л амьдралаар амьдарч байна. Би нэг олигтой үнэтэй суугаагүй болохоор өнөөдөр ийм л амьдралаар амьдарч байна ч гэё. Хин нэгэн хүнээс өөрийнх нь алдааг ерөөсөө хараад. Тэгвэл өнөөдөр чи яг үнэнтэйгээ нууртуулад үзээрэй. Яг би ер нь яг ямар хүн юм. Бид нар алдаагаа ер нь хэцүү шттэ. Бусад руу чихээд бусдаас нэг унсан бөхөж шалтгаан болтгоо гэчээр өөрт ямар ч алдаа авахгүй хин нэгэн үнээс л алдаагаа хайгаал тэгэл тэр хүнийг буруутгаал за энэ хүнээ буруу байсан учраас би ингэж яж байгаа гэд тайвшраад өөрийгөө өмгөөлөд үлдэх нь энэ эсрэгээрээ биднэрт өөр тохиролтой байдаг. Яг гэвэл чи өөрийнхөө алдааг харж чадахгүй өөрийнхөө алдаатай үнэнгээсээ нүүр тулж чадахгүй болохоор бид нар энэ алдаагаа засч чадахгүй. Алдаа засахгүй бол бид нар дараагийн төвшөнд гарч чадахгүй гэдгийг аюулсаа ойлгох хэрэгтэй. Тэгээд шүүмжлэлийг одоо бол маш гоёор хүлээж ав. Найзууд чинь чамайг шүүмжилж байгаа бол ээж чинь чамайг аав чинь эхнэр чинь нөхөр чинь чамайг шүүмжилж байгаа бол энэ хүн яа намайг ингээл ч. Би ингэж хэлэхээр ямар үйлдэл хийчихв гэд өөртөө дүн шинжилгээгээд өөрийнхөө алдааг засаад үнэнтэйгээ нүүр тулаад өөрийнх бүх ингээд 100 супер хүн гэж байдгүй. Чи хин нэг хүн чамд таалагдахгүй байлаа гэхэд чи тэр хүний талаар ярьж хаад яг тэрэн шиг чи ч гэсэн хин нэг хүн таалагдахгүй байгаа л байгаа байхгүй. Тэгэхээр өөрийгөө илүү сайжруулъя, өөрийнхөө үнэнтэй нүүр тулаад амьдралаа өнөөдөр дараагийн түвшинд гаргая гэж бодож байгаа бол яг энэ дадал гэдэг зүйлээс эхлээрээ өнөөдөр өглөө эрт босч чадахгүй байлаа гэвэл өглөө эрт босоос орчих. Өглөө 6 цагт босдог хүн өдөр 11 цагт сэрдэг хүнээс өдөр болгон 5 цагаар илүү амьдардаг гэдэг үг байдаг. Тэгэхээр 6 цагт боссон хүн 11 цаг хүртэл юу эсэйг амжуулах вэ? Өөртөөгөө ядаж ажиллаж сурна, өөрийгөө ядаж өөрчлөлт эхэлнэ, оюундаа хөрөнгө оруулалт хийн, Тэгэхээр яг энэ амьдралын хэм маягийг бий болгож сурах хэрэгтэй. Тэгээд хэрэггүй зүйлсүүдэд цагийг битгий өнгөрөө жижиг хийж байгаа үйлдэлүүдээ дадал олгоод энэ дадлыг амьдралдаа хэрэгжүүлээд амьдралаа гайхалтай өөрчлөх ийм боломжтой. Дадал зуршил гэдэг ийм гоё сургалтанд үргэлжлүүлээд бүр дэлгэрэнгүй гоё бодит жишээнүүдийг одоо хамруулсан энэ гоё сургалт байгаа. Тэгээд сургалтанд сууя гэвэл холбогдоод 7 хоног болгоны бүтэнсэ өдрийн болох сургалтанд ирчээж болно шүү манайхан. За тэгээд цөмөрөнд нь амжилт хүсье. Амьдралдаа цоо шин дадлыг бий болгоод амьдралаа өөрчлөлтөнд хөрөнгө оруулалт хийгээрэй.